Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 4-р хэсэг. Роуфтэй танилцсанаас хойш 7 хоног өнгөрсөн боловч энэ завсар Мартин зүрхэлж тэднийхээр дахин айлчилсангүй. Заримдаа очихоор яг таг шийдвч цаг дээрээ дулаад ирмэгц зориглож чадахгүй байна. Тэрээр чухам хэдийхний хугацаа өнгөрөөж байж айлчилбал зүгээр бол гэж гайхна. Энэ талаар хэлж туслаад өгөх хүн байхгүй учраас засаж чадахгүй алдаанд орхоос эмээсээр л байна. Мартин урдынхаа найз нөхдөөс хөндөрсөн мөртөө оронд нь өөр хүмүүстэй шинээр найзалсангүй. Одоо түүнд гагцхүү номол нөхөр болж байгаа. Түүний уншсан номыг өөр жирийн хүн уншсан бол хэдийнээр сохорсон байх билээ. Мартинд тэсвэртэй нүд чирэг мах бод заяаж. Номыг гүнзгий бодон уншиж үзээгүй түүний тархийг атар газрын хөрс үржил шим их өгдөг лүгэ зэрэг зүүлэн байв. Шинжлэх ухаанаар тархиа ядрааж үзээгүй Мартин гэнэт эрдэм номын хойноос ухаан жолоогүй хөөцөлдөж. 7 хоног болоход Мартины урдын амьдралд хандах хандлага нь бүхэл бүтэн 100 жилийн тэртээ хоцорсон шиг санагдав. Гэлээж гисэн дэвсгэр дутмагийн зовлонг ямагт амссан хэвээр байв. Урдаар олон жил тусгайлан хичээл хийсний дараа уншдаг номыг Мартин шүүрч аваад уншсан удаач олон буй. Урд өдөр нь эртний түүхийн ном уншснаа маргааш нь шинхэн үеийн гүн ухааны ном уншив. Учрыг юр олсонгүй. Эдийн засгийн ухааны номнуудыг ч мөн иймэрхүү байдлаар уншив. Номын сангийн тавиур дээр байсан Карл Маркс, Рикардо, Адам Смит, Милнерийн зохиолыг захаас аваад уншиж, нэгнийхээ нотсныг нэцаасан үл ойлгогдох томьёол байв. Мартины толгой бүр эргэж гүйцэв. Гэвч бүгдийг мэдэх гэсэн зориг нь шантаршгүй эдийн засаг, аж үйлдвэр, улс төрийн ухааны аль альнийг нь сонирхон оролдов. Нэг өдөр Мартиныг Сити Холл паркаар явж байтал 5-6 хүн бөөгнөрөө тун ширүү маргаж байв. Ойртоод очбол огт дуулаагүй үг хэлж гүн ухааны ном хаялцад сонсогдол. Тэдний нэг нь Бадарчин, нөгөө нь үйлдвэрчний эвлэлийн ухуулагч, гурав дахь нь оюутан, бусд нь яриа сонирхож бүхий ажилчид байв. Анархизм, социализм, нэгдсэн татварын тухай Мартин анх энд сонсоод нийгмийн гүн ухааны систем янз бүр бөгөөд бие биедээ дайсагнаж байдгийг мэдэж авчээ. Тэдний ярианд тулга тойрсон өөрийнх нь өчүүхэн мэдлэгийн хэрэг хэмжээнээс даварсан янз бүрийн шинжлэх ухааны үл мэдэх нэр томьёо хэдэн зуугаараа гаргахтул маргаанд хэнийх нь зөв, хэнийх нь бурууг ялгаж чадсангүй. Үл мэдэх үгийн утга санааг таамаглах төдий чагнад суув. Маргагчдын дотроос рестораны зарц, харнүдтэй залуу Теософ, шашны философи, үзэл талах боовны үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүн нь агностик, үзэл баримтална. ертөнцийг ойлгогдошгүй үзэл баримтална. Нэг өвгөн юм бүхэн шудраг гэж нотлсон гайхамшигт гүн ухаанаар бусдыг бишрүүлж байхад нөгөө нэг өвгөн огторгын тухай, атом эцэг, атом ихийн тухай гүн гүнзгий тайлбарлана. Тэр олон янзын үзэл санаанд Мартин толгой эргээд юу боловч цээжилсэн хэдэн содон үгийнхээ учрыг мэдэж авахар номын сангийн зүг яарангүй. Тэрээр номын сангаас Блаватская хатагтай зохиосон нууц номлол хийгээд дэвшил ба гуйланчлал, социализмын мөн чанар, шашин шинжлэх ухаан хоёрын дайн хэмээх 4 зузаан ном авчирч нууц номлолыг хамгийн дөрөнд гартаа барив. Номын мөр бүхэн үл ойлгох урт үгээр дүүрчээ. Мартин энэ номыг уншихаас толь бичиг рүү тонголцох нь олонтой байв. Мэдэхгүй үг олон болохоор нэгийг нь цээжилж нөгөөг нь мартна. Мартсан үгээ толь бичгээс дахин ирэх хэрэгтэй болно. Сүүлдээ тусгай дэвтэрт бичгээр шийдвэ. Мэдэхгүй юм хоромхон зургийн хугацаанд хориод хуудас болов. Ингэж ажиллаад чим ойлгож чадсангүй. Шөнийн 3 цаг хүртэл уншлаа. Сүүлдээ толгой нь мангуурч гүйцээд уншсан зүйлээс нь ганц ч санаа хоцорсонгүй. Нэг өндийгөд хартал байшингийн хантааз хөлөг онгоцон сууж байгаа мэт дайвалсан харагдав. Мартин уурлаж номоо шидэд унтахаар шидэж гэрлээ унтрал. Босод 3 номыг уншаад төрүүчийнхээсээ бүтэлтэй болсонгүй.
Мартин ой ухаан муутайгаас ч ингэсэн биш. Чухамдаа энэ номд бичсэн үгийг нэгнийггүй цээжлийгэвэл чадхал бай. Түүнд гагцхүү сэтгэх дасгал үгийн нөөц дутагдчихэ. Хожим үнийг ойлгоод дан тол бичиг уншиж мэдэхгүй бүхнээ цээжлийж гэж бодсон удаа түүнд бай. Мартины цорын ганц зугаа нь яруу найраг байл. Жирийн яруу найраг түүний дуртай сайхан юмар илбэг өг бүр нь ойлгомжтой болохоор сэтгэл хөдлөн уншина. Яруу найраг хөгжим мэд хүчтэй нөлөөлж улам илүү бэрхшээлтэй ирээд үед Мартин мэдэгдэхгүй бэлтгэж байв. Түүний оюуны хуудас шив шинхэн шүлгийг бадаг аар нь төвөггүй цээжлэн. Цээжилсэн шүлгээ чангуушиж цаасан дээр бичсэн мөрүүд амилж хөг нийцэн эгшгэлэхэд сэтгэл баясна. Мартин санамсаргүй тохиолдлоор Гейлийн сонгодог домог Булфинчийн домогт үеийг олж уншижээ. Түүний мулгуу толгойд гэнэт гэрэл гийх шиг болж яруу найрагт уламж дуртай болов. Номын сангийн үүдний хүн Мартинтай хэдийнэ танил болоод орж ирэхэд нь дотнчлан ээлдгээр толгой догтөг байв. Үүнд нь урам орж нэг өдөр хэд хэдэн цом аваад номын сангийн хүнд тэмдэглүүлж байх завсраа. Би танаас нэг зүйл асуух уу гэв. Номын сан чи нэмцэглэн дуртайя толгой дöглөө. Та нэг залуухан бүсгүйтэй танилцлаа гэж бодъё л д. Тэгээд тэр бүсгүй таныг урьсан байг л дээ. Тэгвэл хэдий хэртэй хугацаа өнгөрөөж байж та очих уу? Хэмээн зүрхлэн асуув. Мартин Идений хамаг бихүлэрч цамцанд барилтан наалдав. Хэзээ ч очсон болох юм биш үү гэж номын санч хэлв. Үгүй та урьдаар бодолтой. Бас зовлон байна. Тэр хүүхэн их сургууль сурдаг хүүхэн байгаа юм. Хүрээд очтол гэртээ алга байвал яах вэ? Дахиад л очихгүй юу гэв. Мартин Иден тэр хүний ивэлд итгэн танаас нуухаах юу байх вэ? Түүнээс гадна нарийн зовлон их байна. Би бол жирийн нэг усан цэрэг Сэхэдэн дээдсийн дунд худгалдаж явж үзээгүй хүн. Тэр хүүхэн над шиг биш. Би тэр хүүхэн шиг биш. Та намайг марзагнаж байна гэж битгий бодолтоо. Хэмээн гэнэт өөрийгөө чанга зохив. Хаанаас тэгж бодховч? Чухамдаа наад асуулт чинь манай лавлахын эрх мэдлийн асуудал биш байна. Гэхдээ би тус хүрхийг бодъё гэж номын санч хэлв. Мартин түүнийг хэсэг гайхан харснаа. Эш. Тань шиг ингэж урсгаж чаддаг бол мөн сайхна гэв. Уучлаарай. Хэрв тань шиг ийм эвлэгхэн ярьж ээлдэг зөөлөн харьцаж чаддаг болох юм санал гэж хэлэх гэсэн санаатай юм. За. Учрыг нь одоо оллоо. Тэгвэл хэдийд очвол зүгээр үү? Өдийн хоолн дээр нь дайралтахгүйг бодож очих уу? Эсвэл орой очих уу? Үгүй бол сайн өдөр тааруулж очих уу? Номын сангийн хүн инээнцэглэж. Би чамд нэг арга зааж өгье. Чи тэр хүүхэнтэй эхлээд уцаар ярьж хизээ очихоо асуу. Гэхдээ нийдэн. Нээр нь тэгх юм байна шүү. Хэмээн номоо имхлүүлж аваад гарахаар үүд рүү очсноо дахин эргэж ирээд. Үгүй ингэхэд мисс Лизи гэх үү? Эсвэл мисс Смит гэх үү? Гэж лавлав. Мисс Смит гэх нь зөв. Сайн танилцтлаа. Мисс Смит гэж бай. Хэмээн номын санч сургамжлан хэлв. Хэрэг бүтэж асуудал ингэж шийдэгдвэ. Номыг нь хизээ эргүүлж өгөхөө утсаар төгдрөн байж асуугаад үзвэл Ров хариуд нь хизээ ирэхэд дураарал бол үдээс хойш би гэртээ байж л байна гэжээ. Мартины хаалган дээр Ров өөрөө огтв. Мартины өмдний энд үүцэн нуглаа хийгээд ерөн түүнийг огт өөр хүн болсныг Ров хармагцаа ажиглжээ. Тэр дундаас Мартин Идений царай гайхам сайхан гялалзаж харагдана. Энэ залууд багтаж ятсан эрүүл саруул биеийн цог жавхлан тэнгисийн давлгаа цохих адил болж гал халуун биеинд нь наалдах хүслэн дөрүүчийнх лугу адил нэгэн адил ориглов. Мартин ч гэсэн Рофийн гарыг баримгцаа сэтгэл догдолжээ. Рофийн догдолсон сэтгэл гадна талаас огтхонч мэдэгдэхгүй байхад Мартины үсний уг хүртэл улайв. Гагцхүү үүнд тэр хоёрын ялгаа оршиж байваа. Мартин Иден нөгөөх дэнхэн данхан хийсэн эвгүй алхаагаар Рофийг даган орлоо. Тэдний зочдын өрөөнд сууж байхдаа сансныг бодвол бие төдийлэх барьсангүй. Рофч гэсэн айсыг нь тааруулан аль болохоор тайван байлгахыг хичээх тул түүнд бүр чийлдэг санагдана. Тэр хоёрын яриа номоор эхэлж Мартины бишрэн гайхсан Свинберн уншаад ойлгож чадаагүй Браунингийн зохиолын тухай яриа дэлгэв. Роф ямагт туслахыг хичээн яриа хөөрөөг нь залж өгч байваа. Мартинтай анх уулзснаасаа хойш Роф түүнд туслах тухай олонтоо санаашрах болсон бөгөөд тийхүү санаашрахгүй байж ч чадахгүй байв.
Мартиныг хайрлана, өрөвдөн. Тэгэхдээ Мартин түүнд хөөр хилэлтэй харагдсанаас өрөвдсөн хэрэг огт биш. Энэ нь Руфт урд тогтоолдоогүй бараг их хүний энэрэнгүй сэтгэл болов уу гэмээр байна. Зөвхөн ойртох төдийд зүүн бэлэг юр бусын бодол төрүүлэн эмээлгэж зүрх сэтгэлийг догтлуулсан тийм их тэнхээтэйрийг өрөвдөх сэтгэл жирийн байж яахан чадах билээ. Мартины хүзүүгээр тэврэх буюу эсвэл мөрөн дээр нь гараа тавих хүсэл дахин төрв. Ингэж бодсондоо ичих боловч дөрүүчийнхээ бодвол нийлээд тасчээ. Хайрын сэтгэл иймэрхүү янзаар эхэлдгийг, иймэрхүү сэтгэлийг хайрын сэтгэл гэдгийг Руф юр ухаарсангүй. Мартиныг далдын их авьяастай сонин хүн гэж бодоод түүнд хүнлэг сэтгэлийн үүднээс хандаж байна гэж бодож байжээ. Руф түүнд сэтгэлдээ болж байгаагаа ойлгоогүй байхад Мартин амьдралдаа үзээгүй тийм хүчтэй хайрын сэтгэлдээ болсноо сайтар мэдэж байна. Мартин урд яруу найрагт бусад аливаа сайхны адил дуртай байсан бол Руфтэй учирснаас хойш түүний өмнө дурлалын уянгыг авгаа их ертөнцийн үүд хаалга нэгдэжээ. Руф түүнд Булфинч, Гейли нарын зохиол уншснаас илүү юм ойлгол. Хэрв 7 хоногийн өмнө Мартинд аавын хүүгийн сэтгэл үнэнч бол амраг хайртай үнсэд насыг барах харан бус гэсэн мөр дайралтахад төд ээлийн бодогдохгүй өнгөрөх байсан билээ. Одоо энэ үг түүний цээжнээс гарахгүй болжээ. Энэ үгийг Мартин авгаа их нээлтмэд бишрэн гайхна. Руфиг хараад энэ хүүхнийг үнсэд үхэх юмсан гэж бодно. Эдэн өөрийгөө тийм үнэнч хайрын сэтгэлтэй гэж бодоод тэр сэтгэлээ баатар зориг гаргаж бүтээсэн гавьянаас илүүд үзэн бахархаж байваа. Одоо эдийн энэ дэлхий дээр шороо хөдөлгөж байхын утга ухааныг ойлгож авчи. Руфиг харах бүрид түүний яриаг чагнах бүрид урам зориг нь бадарна. Руфийн гарыг атгаснаас санаад тэр гарыг дахин атгахыг хүснэ. Тэрээр Руфийн уруулыг байн шуналтаяа ширтэн суусан бөгөөд Ийхүү суухта бүдүүлэг харагдах сандарч мэгдэхийн зовлон огтхон жамтсангүй. Руфийн уруулын хөдөлгөөн бүрийг түүний хэрхэн ярихыг харж суух Мартинд үгээр илэрхийлж боломгүй зугаатай байв. Түүний уруул бусад хүнийхтэй адил бие мах бодоос бүрэлдсэн бус. Далдын ид шидтэй харагджээ. Бусад хүүхний уруулыг үнсэх хүслэн энэ уруулыг үнсэх хүслэнтэй дүйцэх зүйл огтхонч байсангүй. Руфийн уруулыг үнсээ давмар санагдавч энэ нь ариун шүтээний бузарлах лугаа адил санагдчих байжээ. Руфиг ингэж гоцгойд үнэлснийхээ учрыг Мартин ойлгосонгүй. Руфиг хайрын сэтгэлд уярсан эрийн харцаар нэвт төөнөн сэтгэл зүрхийг нь хүчтэй донсолгож байгаагаа анзаарсангүй. Руф охины сэвгүй чанар нь Мартины урам зоригийг бадрааж сэтгэл юуг нь тэнгэрт түгсэн оддын өндөрт аваачжээ. Мартины нүд эд шидийн элчээр Руфиг дулаацуулж түүний дотор мөн хариу гал дүрлцүүлж байгааг хэрв өөрөө мэдсэн бол бишрэн гайхах байсан. Руф тэр харцнаас бишүүрхэн дальдрахын эрхэнд байн түгдэрч арайхын сэхэ авч яриа хөөргөө үргэлжлүүлж байваа. Хүнтэй ярилцахдаа ёр түгдэрдэггүй Руф яагаад түгдэрч байгаагийнхаа учрыг мэдсэнгүй тул чөлөөтэй ярилцаж болдоггүй. Ийм сонин хүн байдаг байжээ гэж бодов. Руф төрөлхийн сэргэг бөгөөд хэрв өөр ертөнцөөс хүрэлцэн ирсэн энэ залуу түүнийг ичээгээгүй бол өөрчлөгдөж хувирсан зүйл түүнд огтхонч байсангүй. Тэрээр Мартинд хэрхэн тус хүргэх тухай бодож яриа хөөрөөгөө энэ зүгт хандуулахыг чармав. Гэтэл Мартин түүнээс урдж танаас би гэснэ. Руф чадлынхаа хэрээр туслахад бэлэн байгааг сонсоод баярлахын төвөл болж анх өөртөө ч уулзахдаа ном зохиол ер нь иймэрхүү зүйлийн талаар мэдж чадах юм байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэж хэлснээс хойш надад олон юм бодогдлоо. Номын санд орж янз бүрийн ном унших гэж оролдлоо. Нэг л болж өгөх биш. Эсвэл бүр цагаан толгооноос эхэлбэл дээр байдгийн юм уу? Би хар багасаа ажил хийсэн болохоор сургууль соёлоор дамжиж чадаагүй хүн шүү дээ. Номын санд ороод номыг нь харлаа, уншлаа. Урд би хэрэгтэй ном юр уншдаггүй байж. Хөдөө тосхон хөлөг онгоцон дээр тийм ном тухайлбал танаа гэрт байгаа ийм ном олдно гэдэг хол шүү дээ. Тэнд олддог ном огтөр. Би тиймэрхүү ном уншиж сурснаас цаашгүй хүн. Гэхдээ би бусад нөхөдтэйгээ адил биш шүү. Энэ бол өөрийгөө магтаж байгаа хэрэг бус. Хөдөөгийн малчин залуу бусад усан цэргээс би ямар ч гэсэн дээр. Би бас маллаж үдсэн хүн. Та бодлоо. Би ном унших хизээний дуртай.
Номол дайралтвал уншдаг байсан. Бусдынхаа дэргэд би овоо толгойтой юм шиг байна билээ. Гэтэл бас хамаг учир гагцгүй үүнд бос юу гэвэл би танаа байшин шиг ийм байшинд юр орж үзээгүй. Хэдийн танаад анх орж ирээд таныг ээжин чинь ах дүү нарын чинь та нарын хэрхэн аж төрдгийг хараад тун их гайхал. Иймэрхүү айл байдгийг урд би гагцхүү номноос олж үзсэн юм. Тэр ном худал бичээгүй байжээ. Танайх надад анх хичнээн таалагдсан гэж зан. Тэгэхэд миний хорхоо хүрсэн билээ. Одоо ч гэсэндээ танайх шиг ийм сайхан агаараар амьсгалж байхсан. Харсан зүг бүр ном, зураг, гоёмсог эд хогшил, хүмүүс цөм тайван, дуу шуугаан багтай, өмссөн хувцс нь хэнцэрдэг чин элдвээ муу юм санахгүй юутай сайхан би. Миний амьдралынхаа турш амьсгалсан агаар хэн шүү, эсэглэн үнэр ханхалж, хараал хэрүүл орон сууцны хөлс төлөх тухай яриагаар дүүрч байдаг юм. Ээжигээ өгтөн очиж үнсгэр босхийг тань харах надад юунаас илүү сайхан санагдсан. Би тийм сайхан юмыг ертөнц дээр үзээгүй байх шүү. Би тун сануучхан ямиг үзээд сэтгэл юр хандаггүй юм. Энч бас баг хэрэг. Хамгийн гол нь би таны зэрэгт хүрч, таны зэрэгтээ амьдрахыг хүссэн юм. Амьдрал гэдэг ууж согтуурч зодоо нүдэн хийж хүнд хүчээр ажил дарагдаж явахын нэр биш юм байна. Тэгэхээр одоо би яах вэ? Юунаас эхлэх вэ? Ажлаас бол би айхгүй хөө. Ажлын тухайд гэвэл би хэнийг ч дагуулахгүй. Юунаас эхлэхээ мэдэж авбал өдөр шөнөгүй ажиллахад бэлэн байна. Тантай ийм юм ярих инээдэмтэй санагдаж байгаа биз. Уг нь танаас элдвийг шалж залхаамааргүй л байна. Гэхдээ би өөр хинээс асуух үед Артураас асуултаа биш. Тийм биз дээ. Аль эсвэл Артураас очиж асуух уу? Хэрэг би. Ингэж ярьснаа Мартин гинэт үгээ таслан дуугүй болов. Уг нь үнэхээр Артураас асуух хэрэгтэй байж гэж бодхоос хамаг төлөвлөгөө нурах шиг болжээ. Ров түүний ойлгомжгүй үг нүдэнд нь нэлтэд харагдаж бүхий муухар бодлыг эвлүүлж ядсаар шууд хариу хэлж чадсангүй. Ров ийм мохошгүй хүч агуулсан харцтай тулгарч юр үзээгүй ажи. Тэрээр Мартины нүдийг хараад энэ хүн бүгдийг чадах хүн гэж бодов. Бас ийм хүнд тийм болох хэл дэндүү дүйцэмгүй санагдлаа. Мартинтай зэрэгцүүлэхэд Рофийн оюун хэд задарч ямиг нарийн ширийн талаас нь бодож дассан тул түүний хээгүй шулуун шударгыг зохих ёсоор үнэлж цэгнэж чадаагүй аж. Гэлээж гисэн тэр болох хэл ярианы цаана ямар нэг хүч нуугдж байгааг олж харчээ. Мартин түүнд хүлсэн гинжээ тас татан хаях гэж байгаа авраг хүчтэн шиг харагдав. Роф ээлдгэр мишээ. Юу дутагдж байгааг өөрөө мэдж байгаа шүү дээ. Танд боловсрал дутагдчихээн. Та юуны урд зохих шатны сургууль төгсөж дараа нь их сургуульд орох хэрэгтэй байна. Гэхэд Мартин яриаг нь таслан. Тэгэхээр бас мөнгө хэрэгтэй болно шүү дээ гэв. Өө нэр тийм шүү. Би энэ талаас нь юр бодсонгүй. Хэлж орхиж. Гэхдээ таны төрөл садны хүмүүс ирэх биш мөнгөөр туслана биз дээ. Мартин толгоос ихсэрч. Миний эцэг их хоёр хоёулаанаас барсан. Надад хоёр ихч байдаг юм. Нэг нь нөхөрт очсон, нөгөө нь бас удахгүй айлын бэр болох гэж байгаа байх. Ах үдий төдий би хамгийн бага. Гэвч тэдний дотор хүнд тус дэмжлэг үзүүлж үтсэн хүн нэгч байхгүй. Тэд цөм хувь хувиа арга цаахыг бодоод дэвэн дэлхий дээгүр хэдийнэ тарж утсан. Хамгийн том ах маань энэтхэгт үгсээ. Түүний дараах хоёр нь өмнөд Африкт яваа. Гурав дахь нь Халим Агнуурын хөлөгт ажил хийдэг. Дөрөв дэх ах маань нүүдлийн циркэд тамирчин хийгээд тэнэж яваа. Төрөл садны хувьд гэвэл би эмэл хүн. 11 нас хүрч явтал их маань нас барсан тул хар багаасаа биеийн хүчин үнэлж амь зуухаас өөр аргагүй болоод сургууль соёлд орж чадсангүй өдийг хүрлээ. Одоо чухам юунаас эхэлбэл дээр болохыг мэдэх хэрэгтэй байна. Та юуны урд хэлэл оролдууштай байна. Та заримдаа дэндүү заваан гэж хэлэх гэснээ. Тун их буруу хазгаа ярих юм байна шүү дээ гэв. Мартин тухан дээгүүрээ хөлс бур зайлган. Заримдаа хүн ойлгохын аргагүй үг хэлж байгаагаа мэдчил байгаамаа. Би номноос зарим нэг үг тогтоож авсан боловч чухам яаж хэлхийг мэдэхгүй болохоор сурснараа л ярихаас өөр арга алга гэхэд. Хамаг учир зөвхөн үг буруу хэлж байгаад биш. Ер нь таны үгийн зохион байгуулалт муу байна. Танд би илэн далангуу хэлье. Та гомдохгүй биз гэв. Мартин энэхүү энэргүй цагаан сэтгэлийг бишрэн баясаж. Би яахан гомдох билээ. Намайг синхруулээд өгч үз. Би танаар синхруулалгүй өөр хинээр синхруулах вэ гэв. За та сонс. Таны үгийг чагнаад байхад зохион байгуулалтын хувьд том баз заахгүй байна.
Утга зохиолын хэлэнд байхгүй хэллэг олон хэрэглэж байна. Ер нь хоошид төвчин орх өөштэй үг таны ярианаас олныг сонслоо. Энд та хамгийн түрүүнд хэлний зүй судлууштай санагдлаа. Би танд одоохон нэг сурах бичиг аваад ирье гэв. Рофийн ийхүү босоход боловсон ёсны тухай номноос уншсан нэг зүйл санаанд нь орж суудлаасаа үндэс хийснэ. Намайг явах гэж байна гэж бодож юу магад хэмээн болгоомжлов. Роф хэлний зүйн сурах бичиг авчираад сандлаа ойртуулнасав. Тэгэхэд Мартин сандлыг нь дөхүүлэлцээд өгдөгч байж дээ гэж боджээ. Роф номоо нэв. Тэр хоёрын толгой тун ойртов. Мартин ингэж ойртсондоо ихэд балмагдсан учраас хэлж зааж байгаа зүйлийг нь анхааралтай чагнаж чадахгүй байв. Уг хувирах учрыг тайлбарлаж өгөхөд энэ тухай ер сонсоогүй явсан Мартин хэлний зүйн нууцад анх удаа нэвтэрсэндээ орчлон дэлхийг мартан гайхва. Мартин ном руу бүр их тонгойв. Рофийн ус гинэт хацрыг нь шүргэлээ. Мартин амьдралдаа гагцхүү энэ удаа ухаан алдан баярлжээ. Рофийн ус дахин шүргэн шүүдэ гэж бодов. Төвний амьсгаа давхцаж зүрхэн цээжнээсээ бүлт үсрэх нүү гэмээр хүчтэй цоглов. Рофиг ямар ч хүрт дээлгүй гэж бодож явсан бил. Гэтэл одоо хоёр биеийг заагалсан ёр оолгүй зааг дээгүр хормхон зуурын дотор гүүр тавигджээ. Энэ бол Роф доргшилж Мартины зэрэгт бууж ирсэн бус. Харин Мартин дээшлэн үүсийн чанад гарч түүнд ойрцсон учраас түүний хайрын сэтгэл урдын адил далдын ичид сүсэг бишрлийг агуулсаар байва. Мартин эднийд өөрийгөө ямар нэг бурхан төрөлтний орд хашид сууж байгаа мэт санагдсуува. Тэрээр цахилгаан гүйдэл цохих адил цочоосон Рофийн үснээс толгоогоо жаахан зайлсхийлгэв. Түүнийг нь Роф огтхонч анзаарсангүй. Таны сонсох сувг өгүүлж байна. 8 дугаар бүлэг. Олон 7 хоног өнгөрлөө. Мартин Эден хэлний зүй судалж, соёлж боловсон ёстой наривчлан танилцаж, номноос нүд салгахгүй шамдан уншсаар л байв. Урдын танил найз нөхдөсөө бүр мөсөн тасарчээ. Лотосын хүүхнүүд түүнийг үзэгдэхэ болсонд гайхаж, Жимээс элдвэр шалгаан сургалах болов. Гэтэл бас Райлийн зодолтоонд Мартин ирэхэ болсонд баярлсан залуучууд цөөнгүй ажээ. Мартин Эден номын сангаас үнэт эрдэнэ лүгэ зүйрлэн бас нэгэн чухал ном олвоо. Тэр нь хэлний зүй. Хэл сурахын үндэс болсонтой адил түүнд яруу найргийн үүд хаалгыг нээж өгчээ. Эден одоо шүлгийн айзам хэмжээ, хэлбэр, шүлэг зохио, арга зүй судалж, зүрх сэтгэл юугаа баясхан уншдаг нөгөө яруу найраг гэгч чухам яаж буй болдгийг ойлгож эхлэв. Сүүлийн үеийн нэг судлаачийн бичсэн энэ номонд яруу найргийг дүрслэх, урлагт айдал хэмээн сургаж, тэр онлоо шилдэг зохиолоос иш татан нотлсныг олж уншижээ. Мартин Эден ямар ч романыг ингэж их сонирхож уншаагүй аж. Дөнгөж 20 хүрч яваа түүний шин сэргэг уураг тарих дээд сургуулийн оюутанд ч байж боломгүй итвэх хүч гарган их нээс нь эцсийг хүртэл шуналт аяа судлав. Өөрийн хуучин ертөнц алс холын улс орон, тэнгис далай, хөлөг онгоц, усан цэрэг, шалиг завхай хүүхнүүдийг эргээд нэг хартал дунж өчүүхэн санагдана. Түүний цоо шинээр нээсэн ертөнц аль нэг талаар илтэд нөлөөлжээ. Мартин хэдийгээр юм бүхнийг ямагт холбож үздэг байсан авч энэ хоёр ертөнц хоорондоо холбоотойг анх ухаарад ихэд гайхав. Ном уншаад төрсэн сэтгэгдэл түүнийг хуучин ертөнцийн мандлаас дээш хөөргөжээ. Роф түүний төрөл төрөсөд тэднийхний зиндаанд хамаарагдах эрэгтэй эмэгтэй хэн бүхнийг өөртөөгөө адил гэж бодож ингэж сэтгэж байгаа гэдэгт Мартин итгэв. Мартин одоо хуучин аж төрч суусан шалбааг намгаасаа ангижран дээдсийн зиндаанд хүрэхийг эрмэлзнэ. Хүүхэд байх гинэн залуу насандаа нэгэн зүйлийг мөрөөсөн сэтгэлээ ямагч шаналгадаг байсан боловч чухамхүү юуны төлөө ингэж шаналж байгаагаа өөрөө ойлгохгүй явсан байна. Мартины шаналх нь улам хурц, улам зөв өөртөө болж, урд сайхан, оюун ухаан хайрын сэтгэл мөрөөсөж явснаа одоо сайтар ойлгов. Энэхүү өнгөрсөн хэдэн 7 хоногт Рофтэй хэд хэдэн удаа уулзах бүр ийдээ урам зориг нь бадарна. Роф түүний хэлийг засаж тоо зааж өгөв. Гэвч тэр хоёрын яриа гагцхүү хичээлээр хязгаарлагдаж байсангүй. Мартин амьдралдаа даанч их олон юм үзэж туулсан болохоор бутархай тоо бодох, 3 зэргийн язгуур гаргах,
хэлний зүйн задлал ялгал, үеэлүгийн хувиргах төлөвийг мэдэгтүүд дээгүүр сэтгэл ханаж чадсангүй. Заримдаа тэр хоёрын яриа огт өөр сэдв рүү шилжиж, Мартины шин сэргийг уншсан шүлэг буюу Руфийн судалж байгаа яруу найргийн зохиолын тухай ярилцсан. Руф уншсан шүлгийнхээ дотроос өөртөө таалагдсан мөр бадгийг чанга дуугаар уншиж өгөх бөгөөд түүнийг сонсож суух нь Мартинд үгээр илэрхийлж боломгүй жаргал санагддаг байв. Руф зөвхөн дуугарсан төдийгөр Мартины хайрын сэтгэлийг дүрлцүүлж үг хэлэх бүрийдээ урам зориг оруулан догтлуулна. Мартин эдийн дэм дуу сонсож ёр үзээгүй ажээ. Чихнэ чимэгтэй аялгыг шиг уран төгс ийм дуу ухаантаа сэхэтэн соёлж хүний шинж бил. Руфийн яриаг ийхүү чагнаж байхад нь Цэрлэг омог аймгийн хүүхнүүдийн барга хоолой, усан буудлын хэрүүлж хүүхнүүдийн хашгиж, анги зэнда нэгтээ бүсгүйчүүлийн чихэн чиртээ дуу арга буюу санаанд нь орж янз бүрийн хүүхний дүр нүдэнд нь ээлж дараалан үзэгдэнэ. Гэрэл туяа цацарсан Руфиг тэдэнтэй зүйрлэж үзбээс улам тод ялгаран нүд гэл бом мөнгөтэй харагдана. Руфийн дуу чихэнд чимэгтэйгээс гадна уншиж байгаа зүйлийнхээ учир утгыг гүнзгий ойлгож яруу найргийн сайхнаар сэтгэл юугаан хөдөлгөн байгааг нь хараад бахархаж барахгүй байваа. Гүнж гэдэг номноос Руф олон удаа уншиж өгчээ. Түүнийг уншиж байхдаа Руф нүдэндээ нулимс мэлтэг нүүлхийг Мартин нэг бус удаа харна. Руф яруу сайхны нандиныг тэгж уяртлаа ойлгодог байв. Руфийн нүднээ нулимс мэлтгнэх үес Мартин далтыг мэддэг далайлан болж амьдралыг бясалган түүний байдал төрх. Дуу хоолойгоор хамаг нандин нууцыг нь тайлахыг оролдоно. Далтыг үнэхээр харж, энэ бол гарт цаагүй хайрын сэтгэл мөө. Хайрын сэтгэл шиг авгаа юм энэ хорвоод байхгүй гэдгийг ойлгож эхлэв. Мартин үүнээс урд баярлаж баясаж явснаас нь ууж согтуурч хүүхнээр инхрийлүүлж тоглож наадаж зодоом зохион хийж явахыг жаргал цэнгэлд тооцдог байж. Тэр бүхнийг одоогийн эдэлж байгаа энэ жаргалтайгаа зэрэгцүүлж үзбээс өөрийгөө хуурч явсан гутам шиг байв. Энэ завсар Руф цэгнэж ботсонгүй. Түүнд хайр дурлалын хувьд ямар ч туршлага байсангүй. Төвний мэдэж байгаа зүйл номноос олж уншсан зүйл бөгөөд тэр нь цөм жирийн амьдрал үйл явдлыг ямагт үнэн байдлаас хэдэлгэн говьуулж ямар нэг сайхан зүйл болгон хувиргаж дүрсэлсэн зохиогчийн бүтээлч санаа ашрал байв. Энэ бүтүүлэг цэрэг хожим нэг өдөр бүгдийг хуйхлах, хурц дөл болгон хувирах оч зүрхэнд үсэргэж байна гэж Руф огтхон ч санссангүй. Руф дурлалын тийм дүлийг үзээгүй болохоор дурлал гэдэг чухам юу байдгийг хийсвэрлэн таамаглахаас цааш хэтрэхгүй байна. Түүнд дурлал гэдэг үг огторгын хүнд од анивилзах буюу эсвэл зөөлөн салхины тэнгисийн мандал мяралзах, зуны шөнө өвсний толгойд тогтсон шүүдэр бөнжгөнхийг санагдуулдаг байж. Цэцэг анхилсан анир чимээгүй, тогтоон сайхан үдэш, хайрын сэтгэлтэй болсон хүнээсээ салж ядан зогсохыг дурлал гэдэг мэтээр ойлгож байв. Тэрээр дурлал бас галдуулын шуурга шиг дурлалаас хүний зүрхийг халуун нормон дөл болгон хувиргах аюултай элч гэдгийг таамагласангүй. Руф ертөнцөд хийгээд өөртөө нууцлагдсан хүчийг огт ойлгоогүй байваа. Тэрээр хээ үзэгдлийн мананд самуураад амьдралын гүнийг нэвт харж чадахгүй. Эцэг их хоёрынхоо харилцааг гэр бүлийн харилцааны дуурал мэтээр үзэж хизээ нэгэн цагт хайртай дуртай хүнтэйг зовлон зүдүүргүй амар жимэр аж түрэн суух болно гэж бодоод хожмын тэр өдөр төдийл яардаггүй байв. Тэвч учраас Мартин Иденийг хүнээс гадна тун сонин хүн юм аа. Тэгээд л надад ийм юр бусын сэтгэл төрүүлж байна гэж бодно. Ингэж бодох нь зүрийн хэрэг байв. Амьтдын хүрээлэнд зэрлэг амтан харах буюу хүчтэй шуурганд мод савчих, эсвэл цахилгаан цахихад мөн иймэрхүү сэтгэл төрдөг байсан ажээ. Руфт ертөнцийн жамаас халсан гайхалтай сэтгэл төрсөн бөгөөд тийм гайхалтай зүйл Мартинд мөн гарч цаагүй байв. Мартин Иден тэнгисийн амьсгал авчирч тэнгэрийн хаяагүйг харуулж өгчээ. Эдений нүүр халуун орны хурц нарны өнгөөр гялалзан, бэйд цогцсон хвээ нэгдлийн хүний бэр бялхсан булчин шөрмсөөр цангар. Мартин бодоод хүрэхгүй. Ад шулмын ширүүн хэрцгий хүмүүсийн ертөнцид амьдарч хамаг бие шарах сорив болгочээ. Хэдийгээр тэр цагт зэрлэг харагдсан авч овоо дуулууртайд нь Руф дотроо баярлаг энэ зэрлэг амтныг сургаж авмаар санагдав. Ийм хүсэл аяндаа төрвөө. Түүнийг ямар ч өөсөвгүй санагддаг эцэг шигээ болгож авах гэсэн
шохомхүү хүсэлтэй байгаагаа Руф өөрөө ухаарсангүй. Мартины төрүүлсэн тэр гаж буруу сэтгэл нь өөр анги, өөр ертөнцийн эрэм хоёрыг холбон дурлалцуулж чадах нөгөөх юунд ч дийлдэшгүй хайрын сэтгэл мөн гэдгийг буг орооныхоо үед нэг нэгийг алдгийг эр охин сүвтэй амтан бүр нийлхийн төлөө тэмүүлж байдгийг Руф мэддэггүй улмаас ойлгоогүй байваа. Мартин эрдэм номд гойд түргэн боловсрсон Руф гайхын ихээр гайхаж эхэд сонирхов. Тийм хурц авьяастай гэж Руф зүүдлээч үгүй билээ. Мартин Идений оюун задрах нь үржил шимтэй хөрсөн дургасан цэцэг мэт байв. Браунингийн зохиолоос чанга дугаар уншиж өгөхөд ойлгоход бэрх зарим зүйлийг Мартин Иден шууд тайлбарлана. Энгэн гэж огтхон ч санаагүй байсан Руф мэл гайхав. Амьдралыг хүмүүсийн дунд байж үзэж мэдсэн зүйл дээр тулгуурлаж ойлгосон Мартин гол төлөв өөрийнхөөс нь илүү зөв онож байгааг Руф бас л мэдэхгүй байв. Руф хэдийгээр Мартины хурц ухааныг гүйцэхгүй, ямар нэг үл мэдэх хүчтэй мөргөлдөх буй хэмээн самгардах боловч түүнийг дэндүү хар гүжрээр ойлгож байна хэмээн цэгнэт суужээ. Руф заримдаа төгөлдөр баян хуур дарж өгнө. Мартин Иден хөгжим чагнах дур хүслээр хэмжээлшгүй болж цэцэг навчис нарны илч гэрлийг шүтэн тосохлугай адил өөрийн мэдлгүй татагдаад сэтгэлийн гүнээ уяран чагнадаг байлаа. Тэрээр усан цэргүүдийн бүжгэлдэг огцом яхир аяыг төдөлгүй мартаад Руфийн дуртай сонгодог хөгжмийн цогц аяыг амтрахах болов. Вагнерийн хөгжим түүнд нэг л жирийн санагддаг байжээ. Руфийн тайлбарлаж өгсөний дараа Тангайзерийн удирдгал ая гойд тааламжтай сонсогдох болов. Тангайзерийн удирдгал ая түүнд амьдралынх нь хавсралт зураг болжээ. Тэрээр туулж өнгөрүүлсэн амьдралаа Венерийн агуйн гол аяар дүрслэн сэтгэж Руфийн дуулахыг ховргуудын хоолой нийлүүлэн ном аялах луга холбон бодно. Вагнерийн яруу сайхан хөгжим түүнийг сайн муу хоёр үрдийн үрд тэмцэлдэх хээ үзэгдлийн ертөнцид аваачсан мэт байв. Мартин заримдаа хөгжмийн учрыг лавлан асуух бөгөөд тэгтэн Руф хөгжмийг би өөрөө буруу ойлгодог байх уу хэмээн үе өөртөө эргэлзэх болов. Харин Руфийг дуулж байхад юу ч асуухгүй, нарийн чанга цээлхэн хоолойг нь бишрэн чагнадаг байв. Энэ нь Руф зүрх сэтгэлийнхээ үгийг хэлж байгаа мэт санагдна. Руфийн дуулахыг ийхүү чагнаж байхад мөн өөх үйлдвэрийн ажилчин хүүхнүүдийн тас няс хийсэн дуу, усан буудлын архины мухалгаар явдалтай ад шулмын ааш бүхий эмсийн сөнг хоолой дуулдах шиг болно. Руф хөгжим дарж дуулж өгөх дуртай байлаа. Руф чухамдаа амьд хүний дотоод оюун сэтгэхүйтэй анх удаа учирсан нь энэ бөгөөд ийм дуулууртай уян хатан оюун сэтгэхүйг засаж залах тунж зугаатай байна. Мартины оюуныг засаж залж байна гэж бодоод бүр чурам зориг орсны дээр түүний нийгэм гойд сонин санагданаа. Мартин Иден одоо Руфийг айлгахаа боллоо. Анхны үеэс Руф үнэхээр айдаг байсан бөгөөд энэ нь чухамдаа Мартинаас бус. Харин өөртөө гинэт төрсөн ямар нэгэн сонин сэтгэлдээс болсон ажээ. Одоо тийхүү имэх нь үгүй болсноор барахгүй. Мартинтай харилцах харилцааны хувьд ямар нэгэн эрхтэй мэд санах болов. Харин үүнийгээ Руф өөрөө анзаардаггүй байваа. Мартин нөлөөлж урам зориг оруулсан учраас Руф өдий төдий цагаар хичээллэх болж хаяа номны тоосноос салж Мартины биед нэвч шингэсэн тэнгисийн сэнгэнэм ариун салхиар амьсгалахын ашиг тусыг ойлгож эхлэв. Чадал хэмээх юутай сайхан бэ? Чадал түүнд үнэхээр шаардагдж байв. Мартин Иден шавхаж баршгүй чадлаа Руфтэй сэтгэл харамгүй хуваалцсан. Мартинтай нэг өрөөнд суух буюу түүнийг гэртээ өгтөн тосож оруулахдаа Руф цээж дүрэн амьсгалдаг болов. Түүнийг ирээд явсны дараа хичээл номоо 2 дахин илүү урамтай уншдаг болов. Руф хэдийгээр Браунингийн зохиолыг сайн мэддэг авч хүний сэтгэлээр тоглохын аюулыг ойлгоогүй явсан ажээ. Мартиныг сонирхох тутам түүний амьдралыг өөрчилмөр санагдана. Нэг өдөр хэлний зүй тоо яруу найргийн хичээлийн талаар зохиох зүйлийг уншиж ярилцсны дараа Руф уг үлрэв. Чи Бэтлер гуйгаар жишээ бодолтой. Бэтлер гуй уг нь том бүтэлгүй хүн байсан юм. Түүний эцэг банкны кассад сууж байгаад хэдэн жил уушигны сүрийгээр дарчлан Аризонод нас барлаа. Бэтлер гуй цор ганцаараа өнчрөв. Тэгэхэд Бэтлер гуйг хүмүүс Чарлз Бэтлер л гэдэг байсан юм. Эцэг нь Австралид төрсэн учраас Калифорниад ураг садан гэхэр хүн байхгүй. Тэгээд Бэтлер хэвлэх үйлдвэрт орж ажил хийж гэн.
Энэ тухайга надад олон удаа ярьсан юм аа. Хэвлэх үйлдвэрт орсон даруйда 7 хоногт $3,000 хөлс авч байсан юм. Гэтэл одоо түүний жилийн орлого $30,000 хүрдэг болсон байна. Яаж баяжсан гэж санана? Тэр бол үнэн шударга, ажилч хичээнгүй, их хямгач хүн. Залуучуудын дуртай зугаа цэнгэлээс холуур тойрч 7 хоног бүр хэдэн мөнгөч гэлсэн хэмнэхийн төлөө ямар ч тэсвэр гаргахаас буцдаггүй байж. Төдөлгүй 7 хоног бүр $3 хөлс илүү авах болж ах хөөхөн хөлс авах тусмаа хадгаламжаа нэмэгдүүлээд байж. Өдөр нь ажил хийгээд оройн дунд сургуульд яваад байж. Бэдлэр ирээдүйнхээ тухай ямагт бодож явсан байна. Дараа нь бүр оройн курст суралцах болж 17 наснда үсэг өргөж болж цалин хөлс сайтай болсон гинлээ. Гэтэл бас талах тариатай болоод сэтгэл хансангүй. Эрх тушаал ахмаар санагдаж ирээдүйнхээ төлөө ямар ч бэрхшээл туулахаас бодсонгүй аж. Тэгээд өмгөөлөгч болохоор зориг шийдэн манай эцгийн конторт бүртгэл хөдлөгчөөр ажиллаж эхлэв. 7 хоногт $4 хөлс аваач үү? Чи бодолдоо мөнгө улам хэмнэж тэр $4-осоо яаж игээд хадгалаад байл. Ров инхүү урсган ярьж байснаа. Нэг талаар амьсгаа авах, нөгөө талаар уг яриаг Мартин хэрхэн хүлээж байгааг ажиглахаар яриагаа түр таслав. Бэдлэргүй хувь заяаг ихэд сонирхож байгаа нэлт боловч хөмсөг зангидсан харагджээ. Чаваста $4,000-оос юуг нь илүүчлэх билээд. Би л хувьда сууж байгаа өрөө эдсэн хоолныхоо өртөгт 7 хоногт бүр $5 төлөөд байдаг мөртөө ойлгохтой явсан юм юр алга. Бодвол тэр хоолно гэж нохоошгөл байсан байх. Гэтэл Руф Мартины яриаг таслан. Үгүй тэр чинь хоолоо керосины дэнлүүгээр болгож иддэг байсан юм шүү гэв. Ямархуу юмар хоолдог байсан юм болт. Бодвол агнуурын хөлгөөр загас агнаж яваа цэргүүдийн хоол шиг юмар амь зууж байсан хэрэг. Тэдний хоол гэж хүн идэхийн аргагүй байдаг. Гэхэд Руф их л бах болсон шинжтэйгэр. Тэр нь ч яах вэ? Чи одоогийнх нь байдлыг бодолтоо. Тэгэж зүдэрснийхээ орыг хэд дахин нугалж авсан байх шүү дээ гэв. Мартин өөдөөс нь нүдээ хурцлаа. Харин чи өөрөө сайн бодоод үзэлтэй. Танаа тэр Бэтлэр гуач нь одоо тийм сайхан буян жаргал идэлд сууж чадаж байгаа юм уу? Залуу халуун наснда тийм муу хоол идэж явсныг бодоход ходоод нь авахын найгүй болсон байж таарна гэв. Ров харцнаас нь дальдэр нүдээ буруулан. Төөнийг ходоодны өрөвсөл өвчнөд болсон гэд мөр эцгэд алдахгүй ил байх. Гэхэд Руф арга буюу хүлээж. Нэр ходоодны өрөвсөл нь үнэн шүү. Гэхдээ дэрэгд нь улс амьтан инээж хөгжилдвөл уурлаж уцаарлаад хөгшин шар шувуу шиг уйдгарлаж суудаг болдоо. $30,000 түүнд ямар ч цэнгэл жаргал авчирч өгч чадахгүй. Тийм үү үгүй юу? Руф толгойд өгснөө бас л тайлбар өгөхийг яарвчлаа. Наргид синхэн түн чухал биш ээ. Тэр чин угийн дуу цөөхөнтэй хэцүү хүн байгаа юм. Ер нь төрөлхийн тийм байх гэж хэлэхэд нь Мартин. Тийм байхаас өөр яхавд $3-4 7 хоногт яаж амьдрах? Мөнгнөөс болж өөрийгөө тэгж алж байх гэж хайрын залуунаас өдөр нь ажил, шөнө нь хичээл гэж яс амралтгүй зүтгэн зугаа хэмээх юу болохыг ч мэдэхгүй өнгөрсөн хэрэг байна. Эцгийг ал. Өнгөрсөн хойно тэр $30,000 яах ч юм билээд гэв. Олсон хэдэн доллароо хар биеэсээ харамлан байж $30,000 орлоготой болсон Чарлз Бэтлерийн дуулж өнгөрүүлсэн явцуу амьдралын зөрөг зам бодол санаа оюун хурц Мартины нүднээ дэлгсэн зураг мэт нэгэнгүй зуран харагдваа. Мартин цааш ийн өгүүлрв. Танаа тэр Бэтлергааг бодоод өрөвдөх шиг болж байна. Одоо ямар ч баяр баясгалан авчирч өгч чадахгүй тэр $30,000 төлөө өөрийнхөө амьдралаас өөрөө хулгайлж байгаагаа мэдэхгүй мөн гинэнэ. Тоогүй. Хүүхэд байхдаа мөхөөлдөс юм уу? Самар эсвэл үзүрийн газараар хямд үнэтэй тасалбар мэт юм авчил байхгүй. Тэр үед 10 центээр авч болох байсан юмыг одоо $30,000 аваад ч хэрэг болохоосоо өнгөрсөн. Иймэрхүү зүйл ярихад Руф ямагт мэгддэг байва. Энэ нь түүнд шин тулгар зүйлдүүд ээгүй үзэл санаанд нь харшилж байв. Мартины яриа үнний хувьтайг Руф бүдэг бадаг таамаглах боловч энэхүү үнэн нь ертөнцийн тухай түүний ойлголтыг үндсээр нь урвуулан өөрчлөх аюулаар занал хийлнэ. Хэрв тэр 24 биш 14 настай байсансан бол Мартины үгэнд автаж үзэл бодлоо шууд өөрчлөх байсан биз? Руф одоо 24-төн дээр өсөж төрсэн ах уйда хэд дээшиж хуучныг баримтлах үзэл санаа нэвт шингэжээ. Мартинтай ярилцах завсраа
Этгээд санаанд нь үе дургүйцэвч өвөрмөц хувь заяа, өвөрмөц байдлаасаа болсон биз хэмээн цагаатгаж үзээд дургүйцэхгүй байхыг хичээ. Хэдийгээр санаа үл нийцэвч Мартины үгийн итгүүлэх чадал, зог зол боотой нүд, нүүрний хөдөлгөөн сэтгэл хөдлөн татагдана. Үл мэдэх өөр ертөнцөөс ирсэн энэ хүн Руфийн богино ухаанд үл багтах, гүн утгатай үг олонтоо хэлж буйг Руф анзаарсангүй. Руфийн ертөнцийг зөвхөн өөрийн мэдлэгийн явц хүрээгээр ойлгоно. Бусдын мэдлэгийг Руф өөрийн явц оюунаар хэмжих тул Мартинтай үзэл санаагаар зөрөх үед өөрийгөө бусдаас гойд мэдлэгтэй хэмээн тоож Мартиныг мулгуйн улмаас зөрж байна гэж үзээд юм бүхнийг өөрийнхөө нүдээр харуулж өөрийнхөө дайтай өргөн мэдлэгтэй болгохыг хичээнэ. Жаахан хүлээж үзээч, би ярьж гүйцээгээгүй байна шүү дээ. Бэтлэргой манай эцгийн үгнээс юр гарахгүй гойд их итвэх зүтгэл гаргадаг байлаа. Ажил хийхдээ хүн хүнээс гот сайн байсан юм. Албан ажилдаа хожимдж ирнэ гэж нүгэл. Ерөн цаг яагаад ч үгүй байхад ирчихсэн байх нь олонтоо үзэгддэг байв. Гэхдээ өөртөө яаж ийгээд л цаг гаргачихсан сум. Бэтлэргой чөлөө зав бүхнээ самбаачлан суралцаж нэгтлэн бодох, машины бичиж, дүргэн бичигч болсон юм. Үүнийхээ хөлсийг төлөх гэж шөнийн цагаар өөрийнхөө багш буюу дадлаг туршлага дутмаг шүүхийн мөрдөн байцаагч нарт бичих зүйлийг нь дуудаж өгч мөнгө олдог байв. Дараа нь бүртгэл хөтлөгчийнхээ ажлаас бүр албан хаагч болж дэвшлээ. Шинэ албан ажлаа хэнийгч дагуулахгүй сайн хийж байсан гин билээ. Манай эцэг түүнийг их тоож, их ирээдүйтэй хүн гэж ярьдаг байсан юм. Дараа нь мөн манай эцгийн зөвлөснөөр хууль цаазын сургуульд өмгөөлөгчийн мэргэжил олж аваад хуучин ажиллаж байсан газрынхаа дэд даргын тушаалд дэвшлээ. Бэтлэргой тун гарамгай хүн шүү. Нэгдсэн улсын сенатад ажиллана уу гэж хэд хэдэн удаа хүсэлтэрэхэд өөрөө хүлээж аваагүй юм. Хэрв хий гэж санавал дээд шүүхийн гишүүнч болж чадах хүн билээ. Ийм хүнийг хараад хинч гисэн урам орноо. Үүнээс үзэхэд хэрв хүн зориг гаргаж шаргуухан оролдвол орчин тойрондоо өндөр мандаж болох юм билээ. Руфиг инхүү ярихад Мартин ийдээ. Ёстой гарамгай хүн юм гэж чин голоосоо зөвшөөрөн хэлвэ. Гэлээч гисэн амьдралын тухай, яруу сайхны тухай Мартины ойлголттой Руфийн саяын яриа нэг л нийцсэнгүй. Бэтлерийн тэгж зүдэрч, ядарч явсныг яаж ч бодсон бүрэн зөвтгөх үндэс байхгүй санагдав. Хэрв хүүхэнд хайрын сэтгэлтэй болоод юм уу? Эсвэл ямар нэг сайн сайхан юмны төлөө ингэж ядарч зүдэрсэн бол огт өөр хэрэг бөгөөд тэгсэн бол Мартин эдийн тэр дорхноо ойлгох байлаа. Хайрлаж дурлсан бүсгүйгээ үнсхийн төлөө бол үгсэн ч хамаалга. Харин жилд $30,000 орлоготой болохын төлөө ингэж зүдэрхийн хэрэг юу байна? Эрх тушаал ингэж агсныг бодоход тэр Бэтлэр нэг л арчаагүй өчүүхэн амтан. $30,000 хэн хэрэггүй гэх вэ? Гэвч нэгэнт ходоодгүй, баярлаж баясаж чадахгүй болсон хойно тэр $30,000 яах ч билээ. Мартин ингэж бодсноо Руфээс нууссангүй. Тэгэж хэлэх тусам Руф энэ хүнийг яас хийж засан хүмүүжүүлээ дээ хэмээн санаа улам зовно. Өөрийн арьс үндэс, шашин шүтлэг, улс төрийн үзлийг сайхан зөв гэж үзээд дэлхийд даяар түгэн тархсан бусад хүн амьтныг дорд үзэх явцуу бодолд автсан нь Руфийн гол чанар болжээ. Энэ бодол нь эмхтэй болж төрөөгүйдээ баярлаж, бурханд мөргөдөг эртний еврейчүүдийн ухвар мөчөд бодол өөрийнхөө бурхныг бүхэнд шүтүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрд аян хийж байгаа одоогийн лам нарын тулга тойрсон бодолтой адил байна. Энэ бодлынхоо улмаас Руф амьдралын огт өөр нөхцөлд өсөж төрсэн хүнийг орчин тойрныхоо хүмүүсийн дүр маягаар өөрчлөн засахыг санаа ширч байжээ.